За сайн уу манаха. Брон танартай Barbarian Adventure in a Fantasy World манхваныхаа part 2-ыг хийх гэж байна. За бичлэгтээ оръё. Гэхдээ энд нэг нарийн зарт байгаа шүү. Гяндан дуусгасны дараа тэрээр тэнд юу болсон тухай бүгдийг тайлагнах ёстой аж. Катл үүнийг шууд л ойлгов. Энэ бол шин залуусыг бие биенийг нь тагнаж чагнуулах гэсэн ухаалаг төлөвлөгөө байлаа. Ухаалаг юм. Харуул түүнийг ийм хурдан олж мэдсэнд баг зэрэг сандарч ичингүүрв. Чи үнэхээр барбар хүн гэж юу? Кат бахархстайгаар "Тийм ээ, би байна" хэмээн батлав. Харуус мэс гайхаж хоцорлоо. Тэр барбаруудыг зүгээр л нэг тэнэг бүдүүзэг хүчнүүд гэж боддог байжээ. Үүний дараа тэрээр ажлаа маш хурдан дуусгав. Энэ үед хүзээлгийн өрөөнд бид дараагийн гайхалтай бааtruудтайгаа уулзах болно. Алеандро Тиранис гих өөрийгөө Пазадин гэж нэрлсэн залуу. Тэрээр хүмүүсийн халаасыг ухдаг хах дагуулсан гянданд орохоор иржээ. Ямар эмгэнтэй юм бэ гэж тэр амандаа үүснэ. Кассен Харк гих хулгайч залуу үүнийг сонсоод шууд түүнийг доогож чигтэв. "Хөгшин минь, чи хэрүү зүдэд байна уу? Хулгайч чамайг тончсон болохоор уучин хүрээд байна уу?" Тиранис уурсан тесэрч түүнийг новш гэж дуудав. Кассен зүгээр л чангаар инээж түүний идэгдэж муутсан хуйг дуулгыг нь заав. Тэр үнэхээр жинхэнэ Пазадин мөн үү? Тэр бүр Тиранисыг өөртөөгөө адилхан нийгмийн шаар шавхруу гэж дуудав. Одоо Пазадин бүр галзуурах шахам уурлаж байлаа. Ингээд хамгийн сүүрчийн төвчээр барах зүйл нь Кассен түүний нэрээр тохуурхах үед боллоо. Тэр тиссэнгүй. Игдээ суглан гаргав. Кассен үүнд бүрэн бэлэн байсан бөгөөд жуумалцсан инээж байлаа. Тэр хор тусагнасан чинжаал хутгаа гаргаж ирээд "Энэ чиний туулган хоёыг чамайг үүнээс хамгааж чадна гэж бодоо юу?" хэмээн үдэв. Тэдний зэвсэг хоорондоо харшилдан мөргөлдөх үед ураг дахь хүн дундуур нь орж тэднийг салгав. Бурхны номын гэлэнмаа хүн байх гэжтэй. "Өөж байна. Зодоондоо зогсоож болох уу?" Түүний Кейс гэдэг бөгөөд тэр бол Сам юм. Тэрээр энэ хоёр алиалагчтай хамт гянданг яаж цэвэрлэндэ гэж аль хэдийн толгоогоо гашлахж байв. Тэд дахин нэг хүнийг хүлээж байгааг тэр мэдэж байсан бөгөөд тэр нь хэн байх бол гэхээс аль хэдийн зүрх нь үхэж байлаа. Яг энэ үед хаалга нэгдэв. Харуул тэдний багийн хамгийн сүүрчийн гишүүн ирснийг зарлалаа. Баг руу гэрэгцэн нэл ягаануудтай асар том биетэй хүний сүүдэр алхан орж ирэв. Үнэхээр сүрхий орж ирэлт байлаа. Өрөөнд байсан бүх хүмүүс хүшиж орхив. Тэд энэ асар том авраг биетийг хараад зүгээр л алмайрын ширтэж зогслоо. Гэтэл Катл асар том найрсаг инээмсэглэл тодруулан нам гүн байдлыг эвдэв. "Хөөй, тийм ээ. Та нар миний шинэ багийнхан уу?" Тэд үхтлээ ажээ. Тиранис дотроо "Тэр үнэхээр асар том юм" гэж бодож байхад Хейс түүнийг "Энэ ер нь хүн мөн үү?" гэж гайхаж, харин Кассен зүгээр их түүнээс ирэх асар их даралтыг мэдэрч байв. Харуус тэднийг танилцгээд өрөөнөөс гарч одов. Кат юу ч анзаараагүй мэт баяртайгаар өөрийгөө танилцуулж эхэллээ. "Сайн уу? Намайг Катл гэдэг. Би барбар хүн." Тэрээр Кассен руу харахад Кассен маш их хүлрэн сандарсаар өөрийгөө хулгайч гэж төгдрөн хэлв. Дараа нь манай хоёрт найз цээжэд хүйлгэн "Би бол Пазадин, Алеандро Тиранис" гэлээ. Катл үүнийг шууд шүүрэн авч "Өө, Пазадин уу? Тэгэхээр чи ариун хүч хилдэг байх нэ" гэв. Тиранис хүжөөсч эхлэв. "За, ер нь бас тийм ээ. Гэхдээ би арай өөр төрлийн Пазадин болохоор тэр хүчийг ашиглаж чаддаггүй юм" гэлээ. Гэлэнмаа баг зэрэг сандарсан байдтай урагшаасхан. "Намайг Хейс гэдэг. Колосегийн лам байна" гэв. Кэтлийн царай нухацтай болов. "Лам байж. Тэд одоо босдор чиний хэн босхийг эргэзэж байгаа хэрэгүү?" Тэрээр бүр сандарч орхив. "За, миний шүтдэг бурхан бол худал хуурмаг, заж мэхний бурхан болохоор тийм ээ. Тэр тийм ч нэр хүндтэй биш л дээ." Кэтл зүгээр л "Ойлголоо" гэж хэлэхэд өрөө тагчиг болов. Ариун хүчгүй Паладин, худал хуурмгийн лам. Юу гэмээр багвэ. Азар харуус тэднийг энэ эвгүй байдлаас аварлаа. "Бүгд бэлэн үү? Явцгаая." Тэд бүгд бие биерүүгээ харцгаасан ч үүнд хинэн ч сэтгэл хангалуун бос байлаа. Хейс, Кассен хоёр бүрч өрөвдөрхтэй харагдана. Тэд ийм зүйлд хүртэхийн тулд юу хийсэн юм бол гэж үнэхээр гайхаж байсан нь лавтай. Хэсэг хугацаанд алхсны дараа юудэнтэй хөтчин загсав. "Бид ирлээ." Кэтл дээш харан харагдах орчинд баг зэрэг гайхсан бололтой. Тэд ойн цорхоод харанхуй агун өмнө ширтэж зогсно. Тийм ээ. Энэ бол тэдний цэвэрлэх ёстой гяндан байлаа. "Дайрагтай хэрцгээе. Төлөвлөгөө юу байна?"
гэж Кэтэл Кассианаас асуухад нөгөө залуу зүгээр их цочиж орхив. Тэрээр төгдөрч Барбарыг "Ирхэмээ" гэж дуудав. Кэтл үүнийг зүгээр л инээд болгон өнгөрөв. Тэрээр Кассианд одоо нэг баг болсон тул албархуу байдлаа болж тайван байхыг хэллээ. Үнэхээр эцсэн Кассиан зүгээр байгаа мэт дүрсгэж стратега боловсруулж эхлэв. Түүний төлөвлөгөө бол сонгодог RPG тоглоомын үндсэн дүрэн байлаа. Дайчид урд талын шугамд байна. Хулгайч хавхнуудыг шалгаж сам ард талаас дэмжлэг үзүүлнэ. Найдвартай тийм үү? Кэтл үнийг бүрэн дэмжсэн болохоор Кассиан аль хэдийн энэ бүх адлын явдалд орсондоо харамсаж байгаа бололтой харагдана. Төлөвлөгөө бэлэн болмогц Кэтл манзайлан дотогш дайран ороход бэлэн болов. Багийнхан энэ харанхуй хүүтэн агуу руу орсон бөгөөд мэдээж Хейс аль хэдийн айж тэнд ямар харанхуй байгааг шивнэн өглөнө. Энэ үед Кассианы аюулыг мэдрэх зүүн совин нь ажиллаж байлаа. Тэрээр ямар ч хавх байхгүй байгаа нь дэндүү с жигтэй гэж бодов. Тэгээд бам тэр ямар нэг зүйлийг олж харав. Тэрээр Кэтлийг зогсохоор гараа сунган урд мангасууд байгааг анхааруулв. Кэтлийг доош харж хаасайгүй ясны хилтерхийнүүд байгааг олж харав. Тийм ээ. Энэ бос арга яснуудын баг байсан бөгөөд тэд босож ирэн богтлох гэж байлаа. Кассиан энэ бол урхаг гэдгийг шууд ухаарав. Энэ бол шалгалт биш байлаа найзууд минь. Энэ бол тэднээс ангижрах гэсэн отолт байв. Кэтл маш их сонирхоно. Арга яснууд гинэ. Кассиан арга яснууд бол тоглоом биш гэдгийг тайлбарлав. Тэд яг л терминатор шиг аж. Хэдийгээр чи мөчүүдийг нь тас цавчсан ч тэд дахин ирсээр л байдаг. Дээрээс нь тэдний яс тэдэнд асар их хамгаалалтын чадварыг өгдөг. Энэ гяндангийн хүндрэл шууд тэнгэрт тултал өслөө. Тэгээд Кассиан шууд удирдагчийн горимдоо шилжиж ламд хандан хүч нэмэгдүүлэх чадвараа бэлэн болгохыг хэлв. Тэрээр дайчинд танк шиг хамгааж харин Кэтэлд тулаанд бэлэн байхыг тушаав. Кэтл Кассианыг ямар нэгэн тактикийн сууд ухаантан гэж бодон ойсоосоо гэж хэлв. Энэ игдүүтэй байдал үнэхээр гайхалтай байлаа. За ингээд шоу эхэллээ. Кэтл ураг шалхав. Тэр ганцхан алхамл хангалттай байлаа. Түүний арга яс сэрж эхлэв. Арга яс дуугаран амлах үед Кэтлийн царай цэвэр гайхширлаар дүүрэн байв. Багийн босод гişүүд сандралд орж тулалдахад бэлэн болжээ. Арга ясан дайчин Кэтл рүү шууд дайрч миний оюутны зээлээс ч том элдийг далайсан боловч Кэтл зүгээр л түүнийг азардаад бам. Тэр устгахад ганцхан цохилтол хангалттай байлаа. Өвс. Арга яс одоо гялалцсан ясны нунтаг овоо болон хуйрав. Багийн босод гişүүдийн эрүү газар унах шиг болов. Зүгээр л ямар ч холцгүй цэвэр шок. Кэтл зүгээр л жуумалзаад "Хөөх, тэгэхээр толгойг нь тасдах үнэхээр тусалдаг байх нэ" гэв. Тэгэлгүй яах вэ Шерлок минь? Кассиан бүрэмсэн ялагдсан мэт харагдана. Миний хэлэх гэсэн зүйлс огт тэгж биш байсан. Хараач. Кэтлийн сая хийсэн зүйлс уг нь боломжгүй зүйл. Эдгээр арга яснууд гяндангийн ман хүчээр тоноглогдсон тул тэдний яс нь маш хатуу байдаг. Ер нь бол чи тэдний хүзүүг яг л мод бэлтгэгч шиг цавчих ёстой. Арга ясыг ганц цохилтоор устгах нь утгаараа боломжгүй зүйл. Кассиан зүгээр л алмаарч архив. Тэрээр энэ залууг хүчтэй гэдгийг мэдэж байсан ч энэ бол огт өөр төвчний хитрхи хүчрхэг байдал байлаа. Одоо багийнхан бүгд гутлынхаа цаан чичирч энэ тойлын мангас чинь үнэхээр хүм өнөө гэж гайхаж байв. Энэ үед Кэтл зүгээр л хорооныхаа үеийг дуугарган инээмсэллэв. За, энэ партигаа үргэлжлүүлцгээе. Бусд нь шууд анхаарлаа хандуулж түүнийг дагахаар яарвчлав. Тэр тэдэнд яарах шаардлага байхгүй гэж хэлсэн ч түүний айж өгөх гэсэн багийнхан зүгээр л ясалж "Тийм ээ Ирхэмээ" гэж хашгирав. Тийм ээ, тэдний дотоод бодол маш энгийн байсан. Тэд зүгээр л энд өгөхийг үнэхээр хүсээгүй юм. Хэсэг хугацааны дараа Кэтл нүүрэндээ гайхсан шинжтэйгээр гинт зогсов. Түүний хөл ямар нэгэн зүйлд тэглэв. Багийнхан бүгд хөшиж газар байгаа шин аимшигт гавлан яс руу ширтэж зогсов. Тэгээд яг л тэр хугацаанд өөр нэг арга яс дуугарн намлав. Багийнхан үхтлээ айсан харцаар ширтэнэ. Тийм ээ. Хоёрдугаар үе албан ясаар эхэлж байна. Гэвч Кэтл тэдэн рүү эргэж харан 50-аар нэг тосламж хүсв. Өгдөггүй амьтдын отолтын дунд тэрээр тэдэнтэй бүгдтэй нь ганцаараа тололдохыг хүсв. Бидний хүү ямар нэг зүйлийг тошиж үзхийг хүссэн бололтой. Тэд зүгээр л хурдхан шиг зөвшөөрөв. Ухаалаг алхам залуусаа. Кэтл тэдэнд талархаж түүний нүд нь эрчимтэй нил ягаан гэрлээр гэрэлтэж эхлэв. Энэ одоо гоё болох гэж байна.
Багийнхан аюулгүй зайнаас ширтэж энэ залуу юу хийх гэж байгааг гайхаж байх хооронд тэр арга яс руу тайван алхаж одов. Тэрээр яг л шинжлэх ухааны төсөл шиг түүнийг яаж бүтснийг нь үнэхээр сонирхон яг нүүрнийх нь өмнө очиж шалгав. Арга яс үүнийг твцсэнгүй далайж цохив. Гэвч Кэт түүнийг дунд нь ганцхан 2 хуруугаараа зогсоочлоо. Тэрээр игдийг дундуур нь хугалж арга яс руу үнцэндээ одоо яах вэ гэж асууж байгаа мэт харав. Хугархай ийд үүнийг зогсоохгүй. Тиймээс тэр урагш тэмүүлж дахин нэг далайв. Гэвч бутад зайлахын оронд Кэт л арга ясыг бугуунаас нь бариад авлаа. Тэрээр гайхалтай инээмсэглэг тодруулан "Тэгвэл үүнийг яах вэ?" гэв. Тэр үүнд хитрхи их дуртай байлаа. Тэгээд кранч. Тэр арга ясны гарыг бүрэмсэн хугалж газар унгав. Тэр үүнийг бүрэн сонирхон ажиглана. Хөөхий арга яс хугарсан гар руу харан бүрэмсэн гайхаж хоцров. Чи түүний толгойн дээрх асуултын тэндүүдийг харж болохоор байсан ч гайхшрал нь хурдан уур хилэн болон хувирв. Тэрээр тулааны хашгираа гаргаж нөгөө гараараа асар том илдээ далайв. Тэр бүр зевсгээ гоёмсгоор шидэж тулаанаа үргэлжлүүлэхийн тулд сайн гатаа барьж ав. Энэ бол ясны овооны хувьд нилээд ноцтой чадвар байлаа. Кэт л үнэхээр гайхаж байв. Тэрээр "Тэгэхээр чи гараа сольж мэддэг байх нэ" гэв. Арга яс дайрсан боловч түүний тогтолгоо тас зогсов. Кэт зүгээр л түүний бугууг тайван барьж авлаа. Бараг ямар ч хүчин чармаалтгүйгээр тэр нөгөө гарыг нь хугалж арга яс хоошоо гаахан ухрав. Гэхдээ байц энэ хараахан дуусаагүй байна. Арга яс дахин урагш тэмүүлж энэ удаад гараа илд болгон ашиглав. Кэт л гайхаж архив. Энэ нь өөрийнхөө хэсгүүдийг зэвсэг болгон орлуулж чадаж байна. Үүний оюун ухаан нь нилээд өндөр юм. Энэхүү хэрцгий үзүүлбэр нь үдийн хоолоо гаргахад бэлэн болсон мэт харагдах багийнханд арай л хиддэж байлаа. Тэд зөвхөн чимээгүйхэн ширтэж чичирд зогсож чадна. Энэ залуу бол жинхэнэ барбар бөгөөд бид тэр хөөхий арга ясыг үнэхээр өрөвдөж байна. Сүрдмээр тас хийх чимээгээр манай гэрэгдсэн барбар хөөхий арга ясыг байранд нь тавив. Түүний гавлын яс газар руу дуугарм унаж хараач тэр нь эргэлдэж эхлэв. Манай гол дүр гайхаж ярхав. Тэгэхээр энэ зөвхөн толгоогоор хөдөж чаддаг байх нэ. Сонирхолтой юм гэж тэр амандаа өглээд кранч. Тэр хөөхий зүйлийг гიშгэж орхив. Тэгээд түүний бүх уур амьсгал гинт галзуу алуурчнаас найрсаг хөрш болон өөрчлөгдөв. Тэр саатуулсандаа хүлцэлэгчв. Одоо ч гэсэн өмдөндөө тусаахад бэлэн байгаа Кассен энэ нь огт асуудал биш гэж сандарсаар хэлв. Баярлалаа тийм ээ гэж Кассен хариулв. Тэгээд тэр явхаар эргэв. За тэгвэл явах цаг боллоо. Багийн бусад гишүүд тэдэнд өөр сонголт байгаа юм шиг сандарсаар зөвшөөрөв. Хэсэг хугацааны дараа бүлэг асар том шатны бэлд ирж зогсов. Тэд эцэст нь 2 дугаар давхарт хурж ирлээ. Гайхалтай. Дахиад л шат. Уур амьсгал хорцтмол байсан бөгөөд багийнхан бүгд энэ өсгөлтөөс болж төөлдөж ядарсан харагдаж байлаа. Кассен тэднийг баг зэрэг амгахыг болгоомжтойгоо санаж болгоход түүнийг төөлөөс баярлуулж Катл үнэхээр зөвшөөрөв. Кассен талхсандаа болоод өөлж байлаа. Багийнхан бүгд унах үед Катл зүгээр суугаад ажиллаж байв. Тэрээр намгүн байдлыг эвдэж надад нэг асуулт байна гэв. Тэр бүр энэ сэдвээр тийм ч их мэдлэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөв. Энд сонирхолтой байх шүү. Хейс баг зэрэг сандасан ч сорох ирмэлзэл бол буянтай үйлгээд түүнийг зоригжуулв. Тэгээд тэр юу мэдхийг хүсэж байгааг нь асуув. Катл гайхмаар логиктой асуулт асуулаа. Яагаад ийм аюултай гяндан хүн ам суурьсан хоттой ингэж ойрхон оршин тогтнохыг зөвшөөрд юм бэ? Хейс мангасууд ерөөхдөө дотроос байдаг гэж тайлбарлав. Аливаа үд хамаарах зүйлсийг маш хурдан шийдвэрлэдэг аж. Кассен ярианд оролцож гяндан бол байгалийн үзэгдэл гэдгийг тайлбарлав. Тэд агуу эсвэл бүр сүрлийн асар том цамхаг шиг харагдаж болно. Хамгийн гол нарийн ширийг нь нэмж хэлэхдээ тэд хүн амшгүй суурсан газруудын ойролцоо гарч ирэх хандлагатай байдаг гэв. Бидний баатруудад ямар тохиромжтой юм бэ? Хейс үргэлжлүүлэн хэлэхдээ гяндан гарч ирэхэд тухайн орон нутгийн лорд эзэнтэн тэдэн шиг хүсний цэргүүдийг тийш нь илгээж цэвэрлүүлдэг гэв. Катл тодруулж тэгэхээр гяндан хизээж хос дотор шууд гарч ирдэггүй. Харин үргэлж тодорхой зайд байдаг байх нэ гэв. Алиандро үнийг батлав. С ижигтэй байгаа үз. Гинт Катлийн нүд сэргэв. Тэр бүхнээс хамгийн чухал асуултыг асуулаа. Тэднийг цэвэрлсэний төлөө шагнал байдгүй.
Хейс ийм хэмжээний гяндангийн хувьд эцсийн босыг яаснаар үнэхээр их хэмжээний ол зах болно гэдгийг батлав. Кайтлийн нүүрэнд харахгүй бүхний гадарсан инээмсэглэл тодорлоо. Тэр дотроо яг л тоглоом шиг гэж бодов. Хейс түүний санамсаргүй сонсож орхисон ч тэр хурдхан шиг зүгээр л өөртөөгөө ярьж байсан гэж аргалаад сэдвээ өөрчлөв. Тэгээд тэр бүгдийг азмаар үлсэн асуулт асуулаа. Эдгээр гянданг хэн бүтээдэг юм бэ? Одоо л гол ярианд орж байна. Хейс гянданг зүгээр л байгалийн үзэлд хэлж хариулв. Гэвч Кайтл үүнд ганц секунд ч үнэмсэнгүй. Тэр хитрхи олон хачирхалтай зүйлс байна гэв. Тэрээр байгалийн үзэгдэл гэхэд хотуудын ойролцоо яг л судлахыг шаардаж хүмүүсийг эрдэнсээр уруу татаж байгаа мэт тохиромжтойгоор гарч ирдгийг зааж хэлв. Тэрээр үүний хитрхи зориудаар зохион байгуулалттай мэт санагдаж байна гэж дүнсэн бөгөөд Хейсийг энхүү ухаарл яг л ачааны машинаар мөрөх шиг цохиж байгааг чи харж олно. Тэрээр бүрмсэн шоконд оржээ. Тэр ийм сөөр зүйлд хизээч эргэлзэж бодож байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөв. Хоёулдааны клубт тавтай морил Хейс хямралд олж байв. Тэр барбруудыг үргэж харахгүй бүдүүдэд зэрлгүүдэж боддог байсан ч энэхүү асуултын урсгал нь тийм зүйлээс огт өөр байлаа. Энэ залуу ямар хэрцгий байж болохыг санаж тэр Кайтлыг үнэхээр жирийн нэг барбар мөн үү гэж гайхаж эхлэв. Чи тэгж бодож байна уу? Кайсны бодлын урсгалыг Кайтл бүгд амарчсан уу хэмээн баяртайгаар асууж таслав. Уур амьсгал ямар хурдан өөрчлөгдөв вэ? Тэдний философийн уналтаас цочиж сэрсэн багийн гишүүд цааш явхад бэлэн гэдгээ хурдхан шиг зөвшөөрөв. Тэд зүгээр л эндээс гарахыг хүсэж байлаа. Багийнхан гяндан руу улам гүнзгийрэн орсон ч Кайтл гинт гайхсан байдалтайгаар алхаагаа зогсов. Тэрээр асар том эрдэнсийн авдар оч харжээ. Кайсэн түүнд хэрв чи үүнийг нээж чадвал гяндангийн шагнаас чинийх болно гэж хэлв. Гэвч тэдэнд энэ авдрыг нээх ямар ч боломж байсангүй. Үүний тулд тэдэнд өндөр түвшний хулгайч Роуг хэрэгтэй байлаа. Яг энэ үед Кайтл түүнд рүү эргэж хараад "Кайсэн, би үүнийг нээж болох уу?" гэж асуув. Өвс, Кайсэн бүрмсэн хэлгүй болж орхив. Кайтл зүгээр л энгийн зоокийг гаргаж ирэв. Энэ бол эрдэнсийн авдар, харин чи бол хулгайч. Үүнтэй маррах аргагүй байлаа. Кайтл үнэхээр догдолж "Авдартай харьцах нь хулгайчийн ажил үстэй" гэв. Гэвч Кайсэн цэвэр сандарлаас болоод хөлөрч эхлэв. Тэр дотроо сандарч "Хэрв надад үнэхээр ийм авдрыг нээх чадвар байсан бол би доод түвшний гянданд гацсан нийгмийн шаар шавх руу байхгүй байсан" гэж хашгирч байв. Кайсэн галзуурах гэж байлаа. Тэр Кайтлд үннийг хэлэх ямар ч боломжгүй байв. Ялангуяа тэр авраг биед түүн рүү тийм цэвэрхэн гялалцсан нүдээр хүлээт тээж харж байхад шүү дээ. Түүний тархинд хамгийн муу хувилбар зурайв. Кайтлийн урам хугаралт нь хүүтэн үхлийн харц болох хогөрч түүнийг хэрэгцээгүй амтан гэж дуудаад гавлын ясыг нь бяцлах дүр зураг. Хачин хүлэрсэн инээмсэглэлээр Кайсэн инээд хүчээр гаргаж оролдоод үсхийг зөвшөөрөв. Үүний зэрэгцээ дотроо бол цурхран өөлж байлаа. Түүнийг сүгдэхэд Кайтл маш ойрхон бүхийж асар их сониж зангаар ажиглав. Ямар их даралт вэ? Кайсэн хэрэг бүтлгүүтвэл эндээс амьд гарахгүй гэдэгтээ нилээд итгэлтэй байлаа. Тэрээр урд өмнө нь бусад аядагчдын ачаа тэшийг зөөж явдаг туслах байхдаа харж байсан цоож цуурхаа нээх чадруудыг санахыг цөхрөнгөө барж хичээв. Салгансан гараараа тэр цоож дээр ажиллаж эхлэв. Металл зурвдах чимээ аниргүй гянданд цуурайтна. Кайтл түүний дээрээс харанхуу төвчээргүй аавра цацруулан зогсох үед Кайсэн ингээд боллоо гэдгийг ухаарав. Тэр энэ ганц боломж дээр амиараа дэнчин тавих ёстой байлаа. Энэ бол хулгайч Кайсны хувьд үннийг тулгах мөч байв. Кайсэн ухаанаа алдахын даваан дээр байхад клик цоож нээгдэв. Кайтл өнгийж харсан ч байз 1 секунд таны клубт тавтай морил Хейс. Хөөх, би зөвхөн чадварлаг хулгайч нар л үүнийг хийж чаддаг гэж сонссон. Чи үнэхээр гайхалтай юм. Бүр Кайтл хүртэл баяртай инээмсэрэл тодруулна биширсэн харагдана. Тийм биш үү? Энэ үнэхээр гайхалтай байна Кайсэн. Бүр Кайсэн ч өөрөө үүнд итгэж чадахгүй байлаа. Тэр үргэж өөрийгөө хамгийн сайнаараа хичээдэг нэгэн гэж бахархдаг байсан ч тэр "Би өдийг хүртэл хамгийн сайнаараа хичээгээгүй байсан хэрэггүй" гэж бодов. Энэ бол хүмүүсээ оршин тогтнох юм бүрэн хямрал юм. Кайтл шууд гол зүйлдээ орж энэ олз нь ямар үнэтэй вэ гэж асуув. Хейс үүнийг нэг гэр бүл нэг сарын турш хаан шиг амьдрахад хангалттай хэмжээний зүйл гэж үзв. "Ойлголоо" гэж Кайтл жуумалсан хэлв. "Кайсэн, чи олзны хариуцагч боллоо." Кайсэн шууд анхаарлаа хандуулв. "Тийм ээ эрхэмээ. Тэрээр авдралуу урам зоригтойгоор гараа сунгана маш их гялалцсан эрдний чулуу шигтгсэн хундаг гаргаж ирэв.
Тэр амьдралдаа хизээч ийм их олз барьж үзээгүй байлаа. Гинт Кэтл "Хөөе, Кассен" гэж хэлв. Тэгээд тэр туйлын гайхшрал айдас дунд хашгирлаа. Кэтл бүрэмсэн уучраа олохоо болов. Чадаж байна уу? Тусламж хэрэгтэй юу? Гэвч Кассен зүгээр л толгоогоо галзуу мэт сэгсрэв. Ямар нэг зүйл өвдөд байна уу? Гэж Кэтл асуухад Кассен сандарч. Үгүй ээ, би юу ч хийгээгүй гэж хашгирв. Тийм ээ. Багийн бусад гишүүд юу болоод байгааг огт ойлгохгүй байлаа. Энэхүү жижигхэн хачин зүйлсийн дараа багийнхан агуу руу улам гүнзгийр нь алхав. Гинт Кассен "Түр хүлээгээрээ, уужвын зогсоорой. Эднэг чинь арга яснууд байна" гэж дуудав. Кэтл нөхцөл байдлыг дүгнэв. 4 арга яс байгаа бололтой. Би тэдний 3-ыг нь хариуцна. Багийнхан бүгд цочирдов. Тэр үнэхээр сая тэгж хэлв үү? Та нас сүүрчийнхийг нь хариуц гэж тэр маш их урам зоригтой харагдан хэлв. Кассен олзны удаа чанга атгаж энэ бол жинхэнэ тулаан гэдгийг ухаарав. Алеандро зүгээр л нухацтайгаар толгойд өрхөв. Ойлголоо. Кэтлийг урагшныг алхам хийх мөчид газар байсан ясны овоо олон тооны таснис хийх чимээ тэгэр хүдэж эхлэн арга яснууд өөрсдийгөө угсарч эхлэв. Кассен бүрэмсэн айж ширтэн. Залуусаа, яснууд өөрсдийгөө буцааж угсрахыг харах үргэж жихүүдээс төрүүлдэг. 4 арга яс босож нүдэн жихүүдээс төрөмхөх гэрлэр гэрэлтэн хамтдаа чимээгүй хашраан гаргав. Кэтлийг тушаалаагүй. Бүгдээрээ тулааныг эхлүүлцгээе. Кассен хамгийн түрүүнд хөдөлж игдэг ялалзуулан арга яснууд руу ухсхийв. Эхний арга яс гинт цочирдсан боловч Кассеныг дөнгөж цохих гэж байхад Кэтл тэдний дундуур орж саатлаа. Тэрээр 3 арга ясыг чангаар твж байв. Чи ховорхон үзүүлбэрийг үзэж байна. Бүү саадвал би та 3-ыг хариуцна. Одоо ганцаараа үлдсэн 4 дахь арга яс илдээ. Доош далаасан боловч Алеандро үүнд бэлэн байсан бөгөөд бамбаагаараа цохилтыг хааж чих дүжрэм тасхийг чимээ гарав. Кассен хөдөлгөөнд оров. Тэрээр үүн дээгүр үсэрч чинжаал хотраа суглан цавхад бэлэн болов. Үүний зэрэгцээ Хесийн нүд гэрэлтэж тэрээр төөрөгдлийн сүүдэр Shadow of Confusion гэх шивслийг уншив. Алеандро боломжийг ашиглаж гэрэгцэн илдээ толгой дээгүүрээ асар том далаалтаар цавчив. Арга яс газар унсан боловч түр хүлээлээрээ. Тэд түүний голыг эвдэж чадаагүй байлаа. Арга яс зүгээр л өөрийн хэсгүүдийг буцааж залгаад дахин дотлов. Кэтл энэ бүгдийг сэтгэл хангалуун инээмсэглэлээр ажиллаж байв. Багийн үндсэн чадваруудыг өөрийн биеэр ажиллаж байхыг харах үнэхээр сэтгэгдэл төрүүлэн байна. Нилээд ховор зүйлгээс тэр барьж байсан 3 арга ясаа нүцгэн гараараа бясдахаас өмнө нэмж хэлв. Бум. За тэгвэл саа татварууд арьсан тул шоуг сонирхцгоё гэж тэр яснууд уусах үед хэлв. Багийн 3 гишүүн 2 дугаар үед бэлдэж байхдаа тэд бүгд нэг ижил зүйлийг бодож байлаа. Ямар нэг байдлаар энэ барбар биднийг шалгаж байна. Залуусаа, тэд бүгд үнэхээр урам зориг орсон харагдаж байна. Хөөхий арга яс гайхан нүдээ цагчилна. Тэр өөрийгөө дууссан гэдгийг мэдэж байв. Хесийн нүд ширүүнээ шасна. Хэрв чи сул дорой байдал үзүүлбэл үхэх болно. Урам зориг орсон Алеандро догшин царай гарган урагш дайрч эцсийн дайсныг дарамтлав. Тэдний баг бүгд толтол ажиллах үед улаан зүсэлтүүдийн шуур дэлгэцийг дүүргэв. Эцэст нь гавлын яс газар руу дууран онов. Тулаан эцэст нь дуусахад багийнхан ядарсандаа амсгаад нь унцгаав. Кэтл өөрийн ядарсан багийг боцох ширэнгуй царайгаар ажиглана. Цагаан цас талбайд уулзсан тэр аялагчид үнэхээр хүчтэй байсан байх нь. Энэ баг ганцхан арга ясыгч арай ядан цэвэрлэж байна шүү дээ. Ингээд тэд дараагийн давхар руу яв. Тэнд илүү олон мангасууд байсан ч Кэтл урд нь байсан тул эцэст нь тэднийг сүүрчийн давхарт хүрэх хүртэл энэ нь бараг асуудал байсангүй. Асар том танхимын ас захад чулуун хаан ширээн дээр занал хийсэн хар хоёртой нэгэн дүрс чимээгүй сууж байв. Энэ бол арга ясан хүлэг баатар, Skeleton Knight байлаа. Энэхүү ухаарл Хесийг тонноор цохих шиг болж тэрээр айсандаа чичирч эхлэв. Кэтл баг руугаа тайвнаар эргэж харав. Энэ арга яс бидний тулгарч байсан бусад арга яснуудаас өөр үү? Хариулт нь ширүүн байв. Тийм ээ, тэр хүчтэй, нэгээд хүчтэй. Тэрээр илд бамбааг чадварлаг эзэмшиж чаддаг бөгөөд хүлэг баатрын төвшний дайчин юм. Тэдэнд ялах ямар ч боломж байсангүй. Хээс үхтлээ айж бид энэ магсыг дийлэх ямар ч боломжгүй гэж бодож байв. Хэрэв бид үүнийг цэвэрлэж чадахгүй бөгөөд ухрахаа шийдвэл юу босох вэ гэж асуув. Хейс, хэрэв тэд орхиод гарвал нутаг дэвсгэрээс бацгаажуулалт авах шаардлагатай гэж тайлбарлав. Хэрэв үүнийг үндслэлтэй ухарт гэж үзвэл ямар ч асуудалгүй аж. Түүний сандалсан нөхдүүд рүүгээ харах үед нүүрэнд нь үл ялэг жуумцах шинж тодров. Тэдэнтэй зөвшөөрч энэ нь үндслэлтэй юм байна гэж тэр хэлв.
Энэ үед арга ясан Хүлэг баатар хаан ширээн дээрээ суусах хэвээр түүний бүх биеэс үнэхээр мөө уур амьсгал лувшиж байлаа. За ингээд Гяндангийн гүнд бидэнд эцсийн босс байна. Аюул занал хийсэн нэг ягаан аваргаар гэрэлтэх арга ясан Хүлэг баатар. Тэрээр байлсуураа хадгалж бидний баатар Кэтлтэй тулалдахад бэлэн зогсоно. Кэти зүгээр л жуумалцав. Өөрийн хэлбэр дүсээ барьж чаддаг арга ясуу сонирхолтой юм. Манай хүн амархан сонирхдаг аж. Арга ясан Хүлэг баатар үнийг тоосонгүй. Тэрээр асар том илдээ өргөж түүнийг зотон болгохоор бэлдэв. Хинч нүдээ цавчхын завдалгүй. Хүлэг баатар агаалт үсэрч бам. Тэрээр сүйтгэгч энергийн давалгааг соллов. Хейс артан хаалт босгов. Тэр чадхаараа хичээж байсан ч энэ нь хангалтгүй байгааг чи хэлж чадна. Тэгээд тэр нь бот үсрэв. Гэвч энэ бол аврахаар ирсэн Алиандро байлаа. Тэрээр багийнхныг хаахын тулд бамбаага ашиглав. Бүлэг бүхлээрээ шидэгдэн унцгаав. Тэд энд үнэхээр бүрмсэн илүүр хөвдөж байлаа. Кэтл хуваагдсан секундэд гайхсан мэт харагдав. Бүр багийн танк Алиандро хүртэл тэрхүү ганц цохилтын ард байгаа галзуу хүчинд итгэж чадахгүй байлаа. Өөрийн өрсөлдөгчдийг үндсэндээ шоргоож гэдгийг ухаарсан Хүлэг баатар ажлаа дуусгахаар урагш тэмүүлв. Гэвч энэ удаад Кэтл үнд бэлэн байлаа. Биширсэн шинжтэй зүгээр зогсгоо болов. Тэрээр довтлогоо Гяндан цохилтын давалгаа үүсгэсэн ганцхан сүйтгэх цохилтоор угтан авлаа. Хүлэг баатар хоошоо шидэгдэж оршин тогтнохоо бүрмсэн болов. Түүний багийн гишүүд зөвхөн ширтэж л чадна. Тэдний эрүү газар унаж тархин албан ёсоор богино холбоолт үүсгэжээ. Кэтл зүгээр л тайвнаар гараасаа шороог нь гүв. Ингээд л болоо юу. Тэрхүү ганц цохилтын нураалтын дараа багийнхан жинхэнэ шагналыг оллоо. Том, хуучны гялалдсан эрдэнсийн авдар. Кэтл Кассен руу эргэж харан үүнийг нэхийг түүнээс асуув. Кассен шууд сандралд оров. Яагаад ч үгүй. Цоожин түүний одоогийн чадварын хувьд дэндүү өндөр түвшнийх байлаа. Кассеныг тэд олзоо орхихоос өөр аргагүй гэж тайлбарлах үед Кэтл зүгээр л далааж байгаад авдрыг цохиж орхив. Авдар писгийн нээгдэж Кассен болон багийн босод гишүүдийг дахин бүрмсэн хилгүй болгов. Кэтл зүгээр л инээмсэглэж энэ арга нь хамаагүй дээр юм гэд алмаарсан Кассенд олзоо хариуцахыг хэлв. Хөөхий Кассен туйлаас гайхаж хоцров. Хэрв чи үүнийг зүгээр л эвдэж чадах байсан юм бол яах гэж эхлээд надаас асуусан юм бэ? За ингээд Гяндан цэвэрлсэн тул баг айгун орцоос тод нартаа ойруу гарч ирсэн бөгөөд гинт пүф тэдний ард байх айгун орцоор норов. Кассен төвс цэвэрлэлт нь Гяндан алга болгодог гэдгийг тайлбарлав. Энэ нь мөн тэнд ямар нэгэн нууц өрөө байгаагүй гэсэн үг юм. Нууц өрөөний санаа Кэтлийг зүгээр л инээмсэглүүлв. Энэ бас хөвгөлтэй сонсогдож байна. Энэ залуу зүгээр л цохих илүү олон зүйлийг хүсэж байлаа. Хотын хаалганд боцож ирэхэд харуул тэднийг ийм хурдан боцож ирснийг хараад шоконд орлоо. Тэр тэднийг хордлуулах бах гэж хүлээж өв. Тэрээр Гяндан ямар байсныг сандран асуув. Кэтл түүнд баяртайгаар эрхий хуруугаа өргөж сэтгэл хангалуун байсан гэж хэлв. Харуул хот руу нэвтрэх албан ёсны ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үүнд багийн гишүүн бүртээ тус тусад нь ярилцлах их багтжээ. Тэр Хейсээс Барбарыг үлдээхий зөвшөөрөх үү гэж асуув. Хэсэг хугацааны дараа тэрээр эргэлзэж байснаа зөвшөөрөв. Хараач харуулын жинхэнэ ажил бол аюултай эжментүүдийг ялгах явдал байсан ч Кассен, Алиандро хоёулаа Кэтлийг батланд ав. Тэд түүний мангас шиг хүчийг үл харгалзан багт хор хөнөөл учруулаагүй батлав. Харуул түүнийг жирийн нэг Барбар биш гэдгийг ухаарав. Кэтлийн ээж болоход тэрээр багийнхаа нөхдийг бүгдийг нь маш сайн найдвартай хэмээн магтахаас өөр зүйл хэлсэнгүй. Энэ нь харуулын хувьд маш юр бусын зүйл байсан бөгөөд танихгүй хүмүүсийг баг болгоход бараг хизээж ингэж сайн үр дүнгээр дуустдаггүй байв. Үнэмшсэн харуул тэдэнд хот руу нэвтрэх эрхийг олгосон боловч Кэтлд асуудалд оролцохгүй байхыг анхааруулв. Тэрээр Гяндангийн шагнас болох хүнд алтан уутыг хүзээлэн өгөв. Ихэвчлэн харуулууд олзыг хураан авдаг боловч энэ удаад харуул үнийг тэдэнд өгөхөөр шийджээ. Кэтл уутыг баяртайгаар авч тэд үүнийг дөрвөн тийш тэгш хуваах болно гэж мэдэгдэв. Бусд нь шууд татгалзахыг оролдов. Тэд үндсэндээ юу ч хийгээгүй гэдгээ мэдэж байсан ч Кэтл шагналыг заавал хуваалцах ёстой гэж зүтгэв. Үүнийг шийдчгээд тэрээр бүгдээрээ тэмдэглэх дундаа ухаар явахыг баяртайгаар санал болгов. Гурвал зөвхөн маш хүчилсэн, зовсон инээмсэглэл гаргаж хамт явахыг зөвшөөрч чадав. Түүнийг сонсогдохгүй зайдагцсан мөчид тэд барагд нулимс туслуулан энэ аимшигт сорилтоос сулгадахыг гуйж байлаа. За манайхаа энэ хүрээд part 2 маань дуусаж байна. Тийм, like, sub дарж үзээрэй. Үнэгнүүдээ. Bye.